1994 оны 7 сарын 6-нд Април хэмээх охин Америкийн нэгдсэн улсын Флорида мужид төрсөн. Ээж нь Жейми, аав нь Жеремая. Април бол хамгийн том хүүхэд бөгөөд 2 эрэгтэй дүүтэй. Гэр бүл нь жирийн нэг аз жаргалтай айл байсан. Хожимтын Теннесси мужийн Лебанон хот руу нүүж Нэшвилл орчимд амьдарч байв. Априлийг мэддэг хүн бүр энэ охин үнэхээр эерэг, өөдрөг хандлагатай хүн байсан шүү гэж ярьдаг. Гэхдээ түүний энэ эерэг байдал нь зүгээр нэг өнгөц инээмсэглэл биш, харин зүрх сэтгэлээсээ бусдад сайхан энерги түгээхийг хүсдэг чин сэтгэлтэй нэгэн байсан юм. Тиймдээш тэрээр TikTok дээр өөрийн амьдралыг хуваалцаж, бусдад урам зориг өгөх олон контент хийдэг байв. Април ахлах сургуулаа төгсөөд шууд бизнес эрхэлж эхэлсэн. Тэрээр сормосны салон ажиллаулдаг байсан юм. Хүмүүс түүнд амархан итгэж өөр хүнд ч хэлдэггүй зүйлээ ярьдаг байлаа. Тантай ярьсны дараа сэтгэл онгойч шиг боллоо. Асуудал маань бараг шийдэгдчих шиг санагдлаа гэж хэлдэг хүн олон байжээ. Април мэргэжлийн сэтгэл зүйч биш байсан ч хүмүүст урам зориг өгөгч, сэтгэлд нь гэрэл асааж чаддаг гайхалтай хүн байв. Ажлын бус цагаараа ялангуяа орой амралтын өдрүүдээр тэрээр TikTok-т бичлэг хийж эхэлсэн. 2018 оны 8 сарын 18-нд анхны бичлэгээ нийтэлж, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл санааны эрүүл мэндийн талаар болон бусдад урам зориг өгөх тухай контент голчлон хийдэг болжээ. Үүний ачаар тэр 200,000 гаруй дагагчтай болж чадсан юм. Април багасаа л бусдад эерэг энерги түгээх туртай байсан болохоор ийм байдлаар олон хүнд сайн нөлөө үзүүлэх нь түүнд өөрт нь ад жаргал авчирдаг байв. 2014 онд тэрээр Донован гэдэг залуутай гэрлсэн. Гэрлэхээс өмнө Донован тэр хоёр найзууд байжээ. Хосууд 2 хүүхэдтэй болж охин Serenity, хүү Дензел. Април бол танихгүй хүнд сайн сайхныг түгээхийг хүсдэг хүн. Тиймдээч гэр бүлдээ мөн адил сайн эхнэр, сайн ээж болохыг хүсдэг байсан. Гэхдээ амьдрал дандаа аз жаргалтай байдаггүй. Април үнэхээр эерэг, өөдрөг зан ааштай байсан ч тэр өөрийнхөө зовлон бусдад хэлэлгүй өөрийгөө барьж чаддаг байжээ. Хүү Дензел нь Туретийн синдромтой байсан. Энэ нь хичээлдээ хэвэн явж чадахгүйд хүргэсэн тул гэрээр сургах шийдвэр гаргасан. TikTok дээр Април нөхөр Донован хүүхдүүдтэйгээ хамт гарч гэр бүлийн уур амьсгалыг харуулсан бичлэгүүд олон хийдэг. Тиймээс дагагч нар нь Донованыг сайн мэддэг болсон. Хосууд маш сайн харилцаатай найзууд шиг харагддаг байжээ. TikTok дээр хосууд та нар бит хоёрын харилцааны нууц юу гэж бодож байна гэж асуусан бичлэг хүртэл тавьж байв. Април ингэж хэлдэг байсан. Бидний харилцаа сайхан байгаагийн нууц бол бит хоёр хамгийн сайн найзууд гэдгээрээ эхэлсэнд байгаа юм. Хэрвээ бит хоёр анханасаа найз байгаагүй бол ийм удаан хамт байхгүй байсан. Мөн хосууд хамтдаа байх ёстой ч нэг хүн биш учраас бие биенээ ойлгож, өсөж дэвжих боломжийг олгох хэрэгтэй гэж хэлдэг байжээ. Олон од болон интернет хосууд зөвхөн сайн сайхан мөчөөл олон нийтэд харуулдаг шүү дээ. Яг үнэндээ камерын цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Април Донован хоёрч бас яг тийм байж. Тэд нэг удаа бид салсан гэсэн бичлэг тавьсан. Гэхдээ бид сайн харилцаатай хэвээрээ. Салалт бол бидний тус тусдаа өсөж дэмжих боломжийг олгохын тулд хийсэн шийдвэр. Бид одоо ч хамгийн сайн найзууд 7 оны ихэнх өдрүүдийг хамт өнгөрөөдөг гэж ярьсан. Гэвч удалгүй тэд дахин нийлжээ. Яагаад гэдгийг тодорхой хэлээгүй ч өмнөх шигээ бичлэгүүтэй хамт хийж эвтэй найртай хос мэт харагдаж байлаа. Гэвч 2023 оны 4 сар гэхэд Април нэг бичлэг дээрээ сүүлийн үед үнэхээр хэцүү байна. Гэтэ би даван туулж чадна гэжээ. Април сэтгэл санааны байдлаа сайжруулахын тулд хичээж байсан. Гэхдээ энэ сэтгэл гутралд орсон шалтгаан нь нөхөр Доновантай холбоотой байж болзошгүй юм. 7 сарын дундуур Април Донованд дахин салах хүсэл гаргасан. Энэ удаа бүр мөсөн салахаар шийдсэн байлаа. 7 жилийн турш нөхөр Донован түүнийг маш их харддаг байсан. Эхэндээ Април түүнийг ойлгож төвчж байсан ч явандаа Донованы хараа хяналт улам дамжирч Априлийг найз нөхөд ээжтэй нь уулзуулдаггүй байв. Донован түүнийг сэтгэл санааны дарамтанд оруулж олон зүйлдээ эрх чөлөөг нь хязгаарлаж байжээ. Април бол хүмүүстэй уулзах, яриа өрнүүлэх дуртай хүн байсан ч
ийм нөхцөл байдал түүнд хүн дээр тусаж эхэлсэн. Эйприл Донованд бит хоёрын харилцаа дууссан гэж хэлэхэд Донован үгүй чи намайг орхиж болохгүй гэдэг байжээ. Тэр гэрийнхэн гадаа шүнжин хүлээж машин дотроо хоноод ч хамаагүй Эйприлийг буцааж авч үлдэхийг оролддог байсан. 2023 оны 7 сарын 28-нд Эйприлийн ээж Жейми сүмдэр нэгэн арга хэмжээ зохион байгуулсан байсан. Эйприл өмнө нь ийм үйл ажиллагаанд сайн дураараа оролцдог байсан бөгөөд энэ удаад ч мөн оролцохоор төлөвлөж байжээ. Ээж охин хоёр энэ өдрийг маш их хүлээж байсан. Гэвч тэр өдөр Эйприл ирээгүй. Жейми Эйприл хоёр Барби киног хамт үзэхээр тохиролцсон байв. Гэвч Эйприл ээжтэйгээ хийсэн амлалтаа дахиад л цуцлсан. Яагаад гэвэл тэдний хүү Дензелийн хөл бөмбөгийн тоглолт байсан ба Донован ажилтай тул авч явж чадахгүй болсон учраас Эйприл өөрөө очихоос өөр аргагүй болжээ. Тэр тусмаа энэ үе Эйприлийн хувьд маш чухал үе байсан. Доновантай сарлалтын шатандаа явж байсан тул хүүхдүүдийнхээ сайн сайхныг төлөө хичээж хамт байхад анхаарах шаардлагатай байв. Тэр өдөр 12 цаг 59 минутад Эйприл ээж рүүгээ мессеж бичжээ. Ээжээ Дензелийн хөл бөмбөгийн тоглолт өнөө орой 6 цагт Донован ажилтай тул бие л авч явах хэрэгтэй болох нь. Тиймээс хамтдаа кино үзэж чадахгүй болчихлоо. Гэхдээ маргааш 4 цагт сүмдэр очих байх гэв. Ээж нь энэ мессежийг уншаад за дараа нь хариу бичиж гэж бодоод өөр зүйл хийж байтал 1 цагийн дараа гинэт утасд уурсан. Донован ээжээ Эйприл хачин огт хөдлөхгүй амьсгалахгүй байна. Би түргэн дудаад одоо эмнэлэг рүү явж байна. Та хурдан ирээрэй гэжээ. Энэ үгийг сонссон Жейми цочирдож эмнэлэг рүү яран явв. Эмнэлэг дээр очиход Эйприл ухаангүй байдалтай хэвтэж байжээ. Гэхдээ энэ нь зүгээр ухаан алдсан биш, үнэхээр маш ноцтой байдал байсан. Жеймигийн нүдэнд хамгийн түрүүнд туссан зүйл бол Эйприлийн хүзүү шагаа орчимд хөх нийц байсан ба нүүр ялангуяа хацар хэсгийн судсууд нь хагарсан байсан гин. Энэ үед Жейми охинд минь ямар нэг зүйл болсон тодорхой гэж дотроо бодсон юм. Гэтэл цагдаа нар Эйприлийг амиа орсон гэж хэлсэн байна. Тэгээд бүр энэ эргийн талаар мөрдөн шалгах шаардлагагүй гэж үзсэн байлаа. Нөхөр Донован юу болсон талаар тайлбарлаж эхэлсэн. Түүний хэлснээр би хүү Дензелд хоол хийж байлаа. Гэтэл Эйприл угаалгын өрөөнөөс гарч ирэхгүй байхаар нь хүүдээ ээжигээ очиод нэг хардаа гэж хэлсэн. Хүү орч харсан чи Эйприл хар хогны уутыг нүүрэндээ өгүүлчихсэн, хүзүүгээрээ скотч ороосон байдалтай ухаан алдсан хэвтэж байсан гэжээ. 2-7 хоногийн дараа Жейми хүү Дензелээс юу болсон талаар илүү тодорхой зүйлийг сонссон. Дензел аав ээж хоёр нь маргалдаж байсныг хэлжээ. Удалгүй аав нь угаалгын өрөөнөөс гарч галдаагоонд хоол хийж эхэлсэн. Тэгээд хүүдээ ээжигээ нэг хараад иргэж хэлсэн. Ингээд хөөрхий бяцхан хүү ээжигээ тийм байдалтай байгааг олж харсан гэжээ. Гэтэл 2023 оны 7 сарын 31-нд ердөө 2 хоногийн дараа Эйприл нас барсан. 2023 оны 11 сард задлан шинжилгээний дүгнэлт гарав. Жейми энэ дүгнэлтийг хүлээж 3 сар болсон. Гэвч амиа орлолт гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн үед хариуцсан мөрдөгч задлан шинжилгээний эмчид энэ нэмэгтэй арх харт тамхи байнга хэргэлдэх хүн байсан. Тиймээс амиа орлсон байх магадлал өндөр гэж хэлсэн байна. Ингэснээр задлан шинжилгээний дүгнэлтэд нөлөө үзүүлсэн. Цагдаа нарт ээж Жейми дахин хэлж байлаа. Эйприл өмнө нь харт тамхи хэрглэж байгаагүй. Та нар ямар нотлогоонд үндэслээд түүнийг арх харт тамхинд орсон байсан гэж дүгнсэн юм бэ? Нотлогоогоо надад харуул гэжээ. Эйприл TikTok дээр маш олон видео хийдэг байсан учраас Жейми охиныхоо үлдээсэн дурсамжуудыг дахин үзэж суудаг байлаа. Харин Жейми өөрөө TikTok нээж охиныхоо үхлийн талаар бүх үннийг дэлгэхээр шийджээ. Хэдийгээр нас нь агсан тийм сайн биш байсан ч тэр уйггүй хичээж эхэлсэн. Аппликейшн суулгах, бичлэг хийх, нийтлэх, бичлэгтээ дуу хийх гэдэл бүх зүйл хэцүү байсан ч Жейми бууж өгсөнгүй. Би охиныхоо төлөө хийх ёстой бүхнийг хийхгүй бол хинч хийхгүй гэж бодсон юм. Жейми өдөр бүр шинэ бичлэг хийж охиных нь үхлийн талаарх мэдээллийг ил болгоход бүх цагаа зориулж эхэлсэн. Эхэндээ хүмүүс түүнийг анзаараагүй. Гэвч хэсэг хугацааны дараа баг багаар олон хүн анхаарал хандуулж эхлэв.
Гэвч тэр үед Донован хуульч хөсөлж Жеймид TikTok дээр бичлэг хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гаргуулжээ. Жейми бүр зээх хүү дэнзэлтэй уулзах чирэхгүй болсон. Гэхдээ тэр үүнд бууж өгсөнгүй. Өдөрт 2-3 цагийг зөвхөн охиныхоо хэрхийг нэгтлэхэд зарцуулж бүхий л баримт мэдээллийг цуглуулж байв. Цаг хугацаа өнгөрч Донованы тавьсан TikTok хориг туслагдсан. Жейми болон Эйприлийн аав Жеремая хоёр хүү Дэнзэлийн асран хамгаалах эрхийг авахын тулд хуульч хөслөв. Гэвч Эйприл амиа орлсон гэсэн дүгнэлт хүчинтэй эвээр байсан тул бүх асран хамгаалах эрхийг Донованд олгож Жейми зөвхөн сард ганцхан удаа уулзах хэрэгтэй болжээ. Жейми түүний гэр бүлийнхэн үнэхээр сөхөрж унах шахам хүнд байдал орсон. Тэрээр хуулийн байгууллагад дахин хүсэлт гаргаж бүх хэргийн баримтыг нэхэж авч чадсан. Мөн тухайн цагдаа нар шүүх хэмнэлгийн алба, бүс нутгийн хяналтын хороонд албан ёсоор гомдол гаргав. Гэсэн цагдаа нар түүний тавьж буй асуулт, хүсэлт бүрийг тоохгүй байлаа. Жейми 4 сарын дараа 47 хуудас албан ёсны дүгнэлт бүхий тайланг гаргуулж авч чадсан. Тэр тайланг анхааралтай унших явцдаа нэг чухал баримтыг олж харав. Эйприлийн хүзүүнд байсан хогны ууд скотчтэр зөвхөн ганц хүний хурууныхээ илэрсэн байсан нь хингээч Донован. Хэрэг Донованы хурууныхээ гарч ирсэн юм бол яагаад энэ хэргийг амиа орлолт гэж үзсэн юм бэ? Донован би зүгээр уутыг задлах гэж байгаад хурууныхээ үлдсэн байх гэж тайлбарсан ч ийм ноцтой баримтыг шалгаж үзээгүй нь маш том алдаа байлаа. 2024 оны 6 сард Жейми Донован руу мессеж бичиж түүнд 2 сонголт өгсөн. Надад бүхнийг яар, эсвэл энэ бүх баримтыг дахин шалгуулах хүсэлт өгөх. Чиний сонголт гэжээ. Тэр мессежийг унсан Донован 3 цагийн үед Жеймид Facebook-ийн мессенжерээр дуудлага хийв. Тэр үед Жеймигээс таны хажууд хэн нэгэн байгаа юу гэж асуухад Жейми үгүй би ганцаараа байна гэж хариулсан. Ингээд Донован үннийг ярьж эхэлжээ. Тэр өдөр бит хоёр бэлгийн харьцаанд орсон. Эйприл гаж харьцаанд дуртай болохоор би түүний хүзүүг боосон. Гэтэл гинэт Эйприл амсгалахгүй. Би айж юу ийхээ мэдэхгүй байсан. Тэгээд түүнийг угаалгын өрөө рүү чирж аваачиж дараа нь хогийн уут углаж хүзүүгээр нь скотч ороогоод орхисон гэжээ. Тэгээд дараа нь би хоол хийнгээ хүүдээ ээж чин удаад байна орж нэг хардаа гэж хэлсэн гэв. Тэр өөрийгөө санамсаргүй алсан энэ бол зүгээр нэг осол байсан гэж тайлбарсан. Ухаалаг ээж Жейми түүний энэ яриаг нууцаар өөр утсаараа бичиж авсан юм. Ингээд тэр бичлэгийг шууд Нэшвиллийн метрополитен цагдаагийн газарт хүргэж хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулахыг шаардсан. 2024 оны 9 сарын 9-ний өдөр албан ёсоор баривчлаж хүн амны хэрэг, нотлох баримт устгасан хэрэг, мэдүүлэг хуурамчаар өгсөн хэрэг зэрэг хэд хэдэн зүйл ангаар буруутгагдан буруутаага хүлээн зөвшөөрөв. Түүнчлэн Эйприлийн нас барсан шалтгааныг ч амиа орлолт биш гэж албан ёсоор өөрчилжээ. Гэвч энэ нэргийг тойрсон бүх асуудал одоогоор бүрэн шийдэгдээгүй байгаа. Ээж Жейми санамсаргүй аллах гэх зүйлээр дуусгахыг хүсээгүй. Тэр Донованд 1-р зэргийн аллах болон хүүхдийн хүчирхийлэл гих 2 нэмэлт зүйл ангаар ял оноохыг хүсэж байгаа. Яагаад гэвэл хүү Дэнзэл тухайн явдлын гэрч болсон. Тэр бяцхан хүү ээжигээ ямар байдлаар өгч байгааг өөрийн нүдээр харсан. Энэ бол хүүхдэд амьдралын түр салахгүй сэтгэлийн шарх үлдээх аимшигт хэрэг. Жейми айлч хохирогч хизээ ямар өдөр хэрхэн амиа алдна гэдгээ мэдэх боломжгүй. Өнөө үед гэмт хэрэгтний эрхэл хамгаалагдаад байдаг. Харин хохирогчийн арга гэр бидэнд тусалдаг хүн ганц ч байдаггүй. Үнэн дээр бид амьдралынхаа үлдсэн хугацааг там шиг өнгөрүүлж байна. Хин ч өөрийн хайртай хүнийхээ төлөө ийм ганцаардмал хатуу замаар явах ёсгүй. Хохирогчийн гэр бүлд өөрсдийн зовлонг даван туулах, дурсамжаа хадгалах, зүгээр л тайван амьсгалах орон зай хэрэгтэй байдаг шүү дээ гэсэн. Энэ нэрийг маш олон хүнд ухаарал өгч байгаа. Тиймээс Жейми энэ хүрээ зогссонгүй. Тэр өөртөө нийжил хүнд зам туулж буй бусад хохирогчийн арга гэрт туслах зорилгоор төв байгуулжээ. Эхэндээ санхүүгийн хувьд төв байгуулна гэдэг боломжгүй мэт санагдсан. Гэвч Жейми сайт нээж сайн дурын хандив цуглуулж эхлэв. Удалгүй 11 сарын 1 гэхэд төвийн байрны түрээсийг төлөх хангалттай хөрөнгө бүрдэж чаджээ.
Одоо тэр байранд ажиллаж байгаа бөгөөд цаашид тухайн төвийн дотоод засал хэрэглэгдэхүүн ирээдүйн үйл ажиллагааны санхүүжилтэд туслах урт хугацааны дэмжигч байгууллагууд хайж байгаа юм. Энэ төв нь гэмт хэргийн хохирогч, тэдний гэр бүл, өсвөр насныхан сэтгэлээр унсан хүмүүс зориулсан эмчилгээ, сэтгэл заслын хичээл, мөн зүгээр л ирж сууж, кофе унгаа бусадтай ярилцж болох аюулгүй, үнэгүй нээлттэй орон зай байхыг зорж байгаа. Жейми түүний гэр бүл хэрвээ Априлийн үхлийг амиа орлолт гэж зүгээр хүлээн зөвшөөрсөн бол энэ бүх үннийг хизээж илрүүлж чадахгүй байх байсан. Харин ээжийнх нь уйггүй тэмцэл, тэвчээр энэ бүхнийг өөрчилсөн. Април амьд байхдаа өөрийн TikTok бичлэгүүдээрээ олон хүнд эерэг энерги түгээж байсан. Нас барах үедээ эргэтнээ хандивлаж 4 хүний амийг аварсан байна. Априлийн хэрэг бол зүгээр нэг хүний, нэг гэр бүлийн хэрэг биш. Жил бүр 10 сая хүн энэ төрлийн хүчирхийллийн золиос болж байна. Манай улс жалгаагүй. Хосуудын хоорондох хүчирхийлэл, мөрдөлт, мөршгөлт, харилцааны хяналтаас үүдэлтэй гэмт хэрэгүүд өдөр ирэх тусам нэмэгдэж, эцэст нь амь насыг нь авч чадаж байгаа. Та ганцаараа биш, танд туслах зөндөө хүн байгаа. Хизээч өөрийгөө тусгаарлаж, айцтай амьдрахаас татгалзаарай. Өнөөдрийн бэлтгэсэн хэрэгээ энэ түргээд өндөрлөө. Үнэн шударга ёсыг олохоор тэмцэж буй ээж Жейми болон Априлийн түүх танд ухаарал зориг өгсөн гэж найдаж байна.